Байна уу? Цагаан зарим асуудлыг та бүхэн мэдээлэхээр хүрэлцэн ирээд байна. Ингээд дараагийг урьж байна. За, энэ өдрийн энэ хаврын мэнд хүргэе. Би нэг тодорхой асуудлаар та бүхэнд мэдээлэл өгөх гэсэн. Энэ зориг асны амнаас өхрөөс нь хэргийн талаар мэдээлэл өгөх гэж байна. За энэ хэрэгт 3 хүн 24-аас 25 жилийн ял шийдэх үсэн. Хоёр шатны шүүхрэл хаалттай явуулсан. Шүүхрлийн дараа прокурор гарч ирж зарим баримт задлж яана гэж мэдээлэлүүд хийсэн. Тэр мэдээллүүд прокурор хийсний дараа би Монгол телевизэд тус хөрнийг ярилцлах гэсэн юм. Байдаг эдрэтэй их эвгүй учраас хэдийгээр миний хариуцлага биш ч гэсэн энэ Монголын хууль гэмтлийн байгууллагын үйл ажиллагаа шүүгч засгийн дүр төрх хүний эрх хэрэгжүүлээ их мэдээ олон эмзэг асуудлыг хөндөж байгаа учраас энэ асуудлыг сонирхож таваад мэдээлэл хийж байна. Нэгдүгээрт миний хэлэх гэсэн бол энэ хэрэгт холбогдож голлон ярьж байгаа энэ Амгаланбаатар гэдэг хүн 2007 онд эргэж байсан найзаа дутсан хэрэгт холбогдож цагдаа шалгагдаж ирсэн юм байна. Энээс хойш 4 хүний амийг би хохиросон гэж худлан мэдээлэл өгсөн. 4 хүний амийг нэг хэрэгт холбогдуулж өөр хүнийг үтгэж тэр хүн бараг жил шахам хоригд мөрдөгдөж байгаа сүлд нь холбогдлого болж таарсан байх. Энэ тухай би мэдээлэл хийх гэж байна. Эхнийх нь 2004 онд Үлзий сайхан гэдэг хүний амийг Эрдэнэтэд Ишнэ хочтой Эрдэнэбаатар гэдэг хүн үйлдсэн гэж хоригдож байхдаа мэдээлэл өгсөн. Энэ мэдээлэлд үндэслээд энэ Эрдэнэбаатар гэдэг хүнийг бараг жил шахам болж мөрдсөн юм шиг байна. Сүүлд нь энэ Эрдэнэбаатар гэдэг хүн энэ хэргийг хийгээгүй. Харин өөрөө хийсэн гэдэг нь батлагтаад. Тэгээд тэр хэрэг хийсэн газараа хэргийг нэзүүл нуусан газараа өөрөө зааж өгöd хэрэгээ хүлээгээд 2009 онд цаазар авахлаар шийдэх болсон байх. 2009 онд. Тэгээд цаазар авахлаар шийдэх болсон чинь уучлаад 5 жилийн гянд 20 жилийн чанга дэглэмтэй орох ингээд ял эдлүүлэхээр эцэслэн таслуулсан байх. Ингэж ял шийдгүүлж байхдаа надад үйлдсэн бас нэг хүн амны хэрэг байгаа. Та нар надад хэрэгэлд оруул, хөөгөнтэй уулзуул. Би Гамбат гэдэг хүний амиг хөрөөсөн гэж мэдээлэл өгсөн. Самарт яваад нэг шил архиваач уугаад тэгээд хоорондоо маргалдаа зүрхэн тус газар нь тухлаад амны хүрээд нууцсан гэдэг мэдээлэл өгсөн. Цагдаагийн байгууллага энийг шалгасан чинь өмгөөлөгч байцаалт өгнө хэрэгэлд оруул намайг дарамтлсан гих зэрэгээр зайлсхийгээд байсан юм байна. Тэгээд сүүлд нь энэ Амгаланбаатарын мэдүүлэг тэр хэрэг гарсан явдлыг шалгасан элдв юмнаас зөрсөн учраас Гамбатнаас урсан хэргийг
шалгалтыг төдгөл зүйл ажичихсан юм байна. Ингэж энэ хэргийг хуурамчаар хүлээж баахан гожигнуулсан. Энэний дараа за энэ юун дээр тэр төрүүчийн дурддаг Эрдэнэбаатар гэдэг хүн энэ Амгаланбаатартай бүр багада найзалж яасан бараг цорын ганц найз нь хойд талынх нь гудамд байдаг хашаанд амьдардаг байсан ийм хүн байх. За энэ Гамбат гэдэг хүнийг амьд наалдсан гэж ярьж байхдаа хоёр хүний нэр хэлсэн. Балжинам Эрдэнэ гэж. Энэ хоёр хүний дээр Балжинам гэдэг нь одоо бурхан болчихсон. Энэ Амгаланбаатарын хойд эцэгт Урд Сүрэнтэй хамт 35 дугаар баазад жолоочор ажиллаж байсан. Эрдэнэ гэдэг нь энэ талигачийн хөргөн нь байсан байх. Өөрөөр хэлбэл тэр урт талын хэрэгтэйч тэр нааза гүтгэжсэн. Дараагийн тэр Гамбатнаас сурсан асуудал дээр хойд эцгийнхаа таньдаг хүмүүсийг гэрч татчихсан. Ийм юм хийсэн байх. Энэний дараа ял эдэлж байхдаа 2003 онд Арангай аймгийн Цэнгис суманд Иргэн ГТМ гэсэн 3 хүний амьд алдсан юм а гэдэг зүйл яриад энийг нэрэгүн цагдаагийн газар шалгаад бас холбогдлого болсон учраас энэ хүнтэй холбогдуулаад хэрэгсэхгүй болгочихсон. Ийм зүйл байх. За энэ бол эхнийх нь энэ 5 хүн амны хэрэгтэй холбоотой зүйлүүд энэ. Ингээд 2014 оны 3 сараас одоо энэ хэрэгт шийдвэрлсэн Содон Даржалуу 7 сараас тэр чимгээл тодорхой гар туснуудаас мессеж бичээд байсан. 15 оны 5 сарын 13-нд энэ чимгээгийн хашаан дотор шөнө зогцсоо авч ажичихсан байсан. Нас барсан хүний. 6 нас бараад 6 сараас жилийн хугацаа өнгөрсөн гэж суйлын шинжээчэнд өгүүлэлт гарсан юм байлаа. Энэ цогцос аваад шашны маргааш нь чимгээгийн охин өнөр цэцгийг аваад цагдаагийнхнаас тайлбар авсан. Тэгэхэд тэр хөөхд 14 оны 7 сараас Амгаланбаатар ээжлүү зургийг авсан биз дээ хэрэгээ хүлээгээд мессеж бичээд байсан. Гэсэн зүйл ярьсан байна. Тэгээд тэр үеийнх нь бичсэн мессежнүүд байна. Аимшигтай мессежнүүд байна. Одоо энд тэр чимгэлөө бичсэн мессежнүүд Содон Даржалуу бичсэн мессежнүүд энд байна. Жагсаалтна. За тэр чимгэлөө бичсэн мессежн дотор 95 98 36 дал гэсэн утаснаас ямар хүн аснаа мэдэж байгаа үз. Жаги гэдгийг Содон Даржаа. Та хэд том хүн нухай үстэй. Парыг мэдэж байна уу? Пар гэдэг нь нөгөө гэртэ шатаж нас барсан залуу. Эхнэр хүүхдтэй. Чи жаага хоёр алаа үстэй 98 онд Шаазан баарны үйлдвэрийг санаж байна уу 98. Намаг эргэж ирээд 5 сая төгрөг надад өг. Жаагийн мөнгөтэй байгаа үстэй. Өгөхгүй бол хэргийг чинь гаргалаа. Та хэд ямар том хүн алчгаад нуугаад яваад хэр утах вэ? Чимгээ улс төрийн хэрэг хийснээр санахгүй байна уу? Шаазан баарны үйлдвэрийн баярыг санахгүй байна уу? Та нар дээш ураа үстэй. Энэ дээш урлаа гэдэг нь тэр нөгөө талигаачин гэрэл урсыг хэлж явах шиг байна. Би цагдаагийн газарт хэллээ. Чи жааги парта ороо үстэй. Чи жааги парта ороо үстэй. Хэрэг хийсэн захиалсан хүнээ яриа чимгээ. Би уртсанд та нарыг хараад байж байсан бүстэй. Та нар дээш айл руу орж хүн алаа үстэй.
чимгээ чи болсон хэрэгээ хэлдэг газар нь хэлэхгүй жүжиглээд байх юм бол дөлгөөний өгч нь олон шүү гэж энэ хөөгдний байгаа юм чимгээг. Ийм мессежүүд би одоо гол энэ мессежүүд дотроос нь төгөөд биччихсэн. Энэ дотор бол ер нь дээр бичсэн юм аимшигтай гэж жигтэй. 5 сарын 13-ны өдөр яг энэ цогцсоо очиж чимгээгийн хашаал руу хайдаг өдөр энэ содон даржаагаас бас цагдаагийн хэн тайлбар авсан байх юм. Яахлаарч яг энэ өдөр энэ содон даржаагаас тайлбар авсан мэдгүй. Тэрэн дотор содон даржаа юу ярьсан бэ гэхээр 14 оны 3 сард Амгаланбаатар утсаар яж дарамтлсан. Хэсэг чимээгүй байж байгаад 10 сарын үед дахин мессеж бичиж дарамтлсан. Гэсэн тайлбар хийсэн байх. Энэ бол хоригдог байхдаа цагдаад өгсөн тайлбар. Тэгээд тэр мессежүүд нь байна. 99 28 46 96 гэсэн утаснаас загнасан, дурамжилсан, айлган сөрдүүлсэн нийт 102 мессеж явуулсан байх юм. Түүний дотор зааны тугал та хоёр зургийг алсан хэргийг олон жил дарлаа да бүгдээ чинь самарнаа гэж. Зааны тугал гэдэг нь цагдаагийн дэдвэрнтэй хүн. Тэр үед ажиллаж байсан. Энэ содон даржааг мессеж бичээд дарамтлаад ахлаар нь содон даржаа энэ цагдаагийн дэдвэрнтэй таньдаг байсан учраас гуйж ягаад нэг удаа уулзчихсан юм шиг байна. Тэгээд цаашаа чи зургийг яах гэж зургийг алсан бэ? Зааны тоглолт хоёр барахгүй шүү. Зургийг алсан хэрэг чинь шатаасан хэрэгтэй чинь нийлээд алуулнаа. Шатаасан хэрэг гэдэг нь нөгөө Утганбаатарын гэрт гал гарсан зүйлийг хэлж байгаа нь энэ. Зургийг алсан хутгач нь надад байгаа шүү. Зургийг алсан хэрэгээ санахгүй байна уу? Зургийг яаж аллаа та нар? Би олон жил нуусан буруулаа юу? Би зургийг алсан алуурчин та нарыг гэлж шоронд оруулнаа. Зааны тугал та зургийг алсан алуурчуд шүү. Парыг гэрүүлээр нь шатааж алаа билээ. 4 хүн аминд хамт умнаа. Гараад парыг шатааж алсан шиг чинь шатаанаа. Чи парыг алсан гэсэн 2 амьд ирж байгаа шүү. Парыг ямар зорилгоор шатааж алснаа санаж байна уу? Гэх мэт зүйл бичсэн. Гэх мэт зүйл бичсэн. Ийм юм байх. Тэгээд мессеж бичээд байсан. Энэ мессежнүүдийг үзээд ахлаар энэ чимгээ содон даржаа нарын хүүхдийн өмсч явсан хувцас байр байшингийнх нь байдал шөнөн гэрлээ унтраасан асаасан гэл харж байгаа юм шиг л яриад байсан юм энэ мессежийн дотроос харагдаад байгаа юм да. Тэгээ энэ мессеж элдвэн бичснээс хойш ямар үйл явдал өрнөсөн юм гэхлээр 2015 оны 3 сарын 21-нд хуулийн байгууллагын нэр бүхий ажилтны эрдэнэтэд очсон хотод ажилладаг амьдардаг. Тэгээд тэр эрдэнэтийн Даниста худалдааны төв гэдгийн урт талдаар содном даржаатай тааралдаж маргаан болоод энэ шийдэх байсан. Содном даржаа өөрийнхөө хуураад Есүгэ гэдэг хүнтэй явж байхад нэг маргаан болоод тэгээд нэг баг зэргийн зодон болсон юм шиг байна. Тэр талаар цагдаад мэдэгдээд 3 сарын 31-нд эрүүгийн хэрэг үүсгүүлчихсэн содном даржаатай. Энэс 2 сарын дараа энэ чимгээгийн шант чимгээгийн нөхөр нь Бямсрын гэж хүн бий. Бямсрынгийн ээж нь Сесрма гэж настай хүн байна. Энэ ашаанд нөгөө цогцсоо авч ашчихсан. 2 сарын дараа.
Эннээс 3 сарын дараа 8 сарын 31-нд чимгээ судамдарж нарыг л баривчилсан байна да. Баривчилсан байна. Ийм л юм болсон байна. Энэ тухайн мэдээллийг та бүхэнд би өгье гэж бодсон юм аа. Тэгээд яг энэ мессежинд бичээд байсан байдлаар энэ гэргийн шалгах шүүх ажиллагаа дууссан. Яг л энд бичснээр л ерөнхийдөө нэг жаахан хөдөлгөөний өөрчлөлтүүд байгаа болохоос яг энд бичээд байснаар юм дууссан. Яахлаараа хуулийн байгууллага ажилд нь очиж судамдарч танихгүй хүнтэй очиж тэр худалдааны төвийн гадаа маргаа үүсгэж зудан болж эргэн хэрэг үүсгэдэг. Яахлаараа цогц аваачаа ташаанд нь хайчдаг. Тэр цогцснээс жирэгүүл байж таарна да. Яахлаараа урд нь 5-5 хүнээр нэг хэргийн талаар худал мэдүүлэг өгч ирсэн. Яахлаараа утастай болчтой. Яахлаараа энэ шорон дороод 5 жил ядч гисэн хүн судамдарж чимгээ хоёрын утсыг олж ийм их мессеж бичдэг. Гэх мэтэр. Яахлаараа шүүхөрлөг хаалттай хийдэг. Юугийн нуудгийн яахлаараа шүүхөрл болоод авзаалт шатны шүүхөрлөд тогтоол хүчнтэй болчихсон байхад улсын яллагч нар нь энэ хэргийн талаар Монгол телевизээр гарч мэдээлэл хийдэг. Яахлаараа өмгөөлөгч нарт нь өмгөөлөх бололцоологдгүй юм. Гэл. Энэ хэрэг толбогдсон хүмүүсийн амьдрал ерөнхийдөө сүрээд дуусч байна. Одоо энэ судамдарж чимгээгийн том охин тэр өнөр цэцгээд би түрүүн хэлсэн. Энэ хүүхэд сэлэнгэд машинтай явж байгаа даваар тороод нас барсан. Эцэг нь өдрийн сон дээр ярьцлах гэсэн байсан. Энэ хэрэг дээж нь холбогдсоноос хойш ийш дээшээ лам руу давхад байсан. Тим юм хийж яваад шөн машинтай замаа хажуулгал нас барчихсан гэсэн юм ярьсан. Чимгээ гэдэг нь бол тэр хэрэг гарах үед 3 дугаар ангийн нэг хүүхэдтэй, 1 дугаар ангийн нэг хүүхэдтэй, 2 настай нэг хүүхэдтэй байсан. 27 настай. Тэр 3 хүүхдийн нэг нь энэ хоригцоос дараа нас барсан. Одоо тэр чимгээгийн ээж нь 75 настай нэг эмэг нь Дорногов аймагт байна. Надад өргөдөл ирүүлэхээр нь би ярьсан. Би энэ хэрэг явуулснаас хойш өдөр шөнө ялгах байсан миний хүү. Чи миний охинтой утсаар ярьчаач гээд надад охиныхаа утас өгөөд ярьж чадахгүй байлаа. Энэ чимгээгийн нөхөр Бямсран гэдэг хүний амьдрал ингээс сүрсэн. Гэх мэт. Энийг та бүхэнд би хэлье гэж бодсон юм. Та бүхэн одоо энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг нь болдгсон болвол энэ юмыг нэг олон нийтэд хөрөгчүүл сайн байна. Энэ хэргийг машинуудын зэрэглэлд авсан хадгалах хугацаа нь 25 жил. 2004 онд батлагдсан Бямдуржийн гар үсгтэй байна уу төрийн нууцын жагсаалт бодлого тухай хууль гэж байна. Энэ хуулиар ийм маягаар хадгалны нууц авсан бол 25 жил энийг хаана гэсэн энэ хуулийн залт байна. Хамгийн гол юм захиалагч байхгүй. Тэгсэн мөртлөө захиалгаар алсан гэдэг. Захиалгаар алсан болвол
ямар хөлс шан харамж авчиж энэ хүмүүсийг алсан юм? Байхгүй. Ийм л юм болж байна. Би зүгээр гол санаад зовоод байгаа юм бол энэ 37 оны онцгой комиссийн үеийн ажлын арга барил өнөртөд байна. Энэ аюулаа. Энэ аюул. Цаашдаа одоо энэ захиалагчийг илрүүлнэ гэдэг малгаан дор хичнээн үнийг ингэж тамлах юм байгаа. Түмэд. Хэрэг гарах үед байсан цорын ганц гэрчийг амьд гэрчийг бүтэн жил аваач чорчход гэрчиж биш, хохирогчч биш, юуч биш, шүүх хурлд оролдог. Тэгсэн мөртлөө тэр хүний ам зургийг Амгаланбаатарын зурагтай харьцуулж яагаад яллаад байдаг, шийтгэхэд ял өгөөд байдаг. Гэхдээ ядаж л чиний хэлзруулсан зурагч юм өнөөгүй юу? Одоо байдлаар сүүлд нь махчан ч гэсэн байсан. Бид дөрөв гэрт нь хоол хуваагаад идсэн. Тамхи татсан. Тамхи үсний саунд хийсэн гэж хүртэл ярьсан байл шүү дээ. Өнөөдөр юу болж байгааг гэхлээр 24 цагийн энэ дээр нэмдэрч булганыг зохион байгуулж Орос руу гарах гэж байна гэсэн ийм мэдээлэл цацсан байна. Мэдээлэл цацсан байна. Би тэр булганыг ерөөсөн танихгүй. Тэрийг хулангаар дамжуулж хийх гэж байна гэж. Хулангийн хурлын гишүүн өгснөөс хойш хугацаанд би тэр хүнтэй нэг ч удаа тааралдаагүй. Дахиад энэ тусгаалууны чиглэлээр хуурамч мэдээлэл цаасаж сатааруулах. Гэх мэтийн ийм юмнууд хийгдэж байна гэдгийг би хэлцхэн зүйтэй байх гэж бодож байна. За миний хийх мэдээлэл ингээд дуусж байна. Дуусж байна. Ямар ч байсан хингэж хүний яаж хэрэг хүлээдэг хүний мэдээллээр яаж энэ хэрэг болсон нь одоо ойлгомжтой болж эхэлж байна. Миний ярих зүйл дуслаа. Та бүхэнд асуулт байвал хариулъя. Монгол хэлээс асуулт байна. Энэ бүр ингээд таны хэлж байгаагаар бол дээрээс ингээд ерөөсө бэлтгэгдэл явж исэн. Энэ хоёр хүний зориудаар энэ зоригийн хэрэгтэй холбогдуулах гэдэг ингээд бэлтгэгдээ явж исэн юм шиг тайлбарлагдаж байна л да. Тэгэхээр цагдаа өвчний байгууллагууд яагаад ингэж бэлтэг вэ? Энэ хэний захиалга вэ? Заавал энэ хоёр хүнд дүүрүүлэх Амгаланбаатарын мэдүүлгээр энэ хоёр хүнд дүүрүүлэх шалтгаан нь юу байгаад байгаа юм бэ? Одоо би яаж мэдэх вэ? Миний сая ярьсан зүйлүүд бол тухайн үедээ тухай бүр шалгагдаж байсан эдүүд шүү. Тухайн үед тухай бүр. Тэр Урдын сайхан гэдэг хүний амьд халдсан гэдгийг шалгаж явсаар байгаад тэр ишнэ хочтой хүн биш Амгаланбаатар өөрөө үлдсэн гэдгийг 9 он тогтоогод ял өгчихсэн. Тэр Гамбат гэдэг хүн амьд халдсан гэдэг юмыг бас тэр үед нь шалгаад төдөлзөөчихсөн. Тэр Арангаан цэнгэр сумд нас барсан 3 хүний асуудлыг бас тухайн үед нь шалгаад эрүүгийн цагдаагийн газар хаачихсан. Ийм асуудлууд. Илэрхий ойлгогдож байгаа юм бол Амгаланбаатар худлаа хэлдэг хүнийг өдөгдөг гэдэг л ойлгомжтой асуудал. Энэ дэндүү ойлгомжтой харагдаж байгаа үз энэ олон хүний 5-5 хүний ам болж хуураад шүү дээ. За тэр Урдын сайхных, Гамбатных, Арангаан 3-ых 6-дахын зоригийн намнаас хонос хэрэг. Энийг хуулгалтын байгууллага цаашдаа яах юм бол за би зүгээр нэг юм харин хэлчих. Жилийн өмнөөс энэ хэргийн талаар надад цогцсон ядарсан хүмүүс өргөдөл ирүүлсэн юм аа.
Би тэр үед энэ хуулийн байгууллагын дарга тусвартай нь яриад ийм өргөдөл ирсэн байна шүү. Алдаа гарах магадлал өндөр байна шүү. Юмаа сайн нэгтлээраа. Хэрэг мэддэг, уншдаг, хэрэг таньдаг прокуроруудын бүтэн баг гаргаж яаж наадах та нар давхар хинуулаараа. Гэдгийг хэлээд тэр үед би бичиг явуулчихсан. Нууцын журмаар. Өргөдөн шилжүүлчихсэн. Авч хэлцээг. Эспен телевизээс. Тэгэхээр та хууль зүйн дотоод хэргийн сайдаар олон жил ажилласан. Таныг байх үед зөргийн хэргийг илрүүлчих болно. Хэрвээ энэ хүмүүс зөргийн амь насыг бүрдгсэн бол тухайн үед нь илрүүлчих боломж байсан шүү дээ. Одоо энэ хүмүүсийг бүрдгсэн гэдгийг бол сая Монголын үндэсний олон нийтийн телевизээр гарсан энэ баримтууд ноцлоо шүү дээ. Тэнд Амгаланбаатар өөрөө ороод чимгээ энд байсан, Содон Даржаан энд байсан, би баг ингэсэн тэгсэн гэх бүх юм ярьчлаа шүү дээ. Танд хэрвээ энэ мэдээллүүд жилийн өмнө ирсэн бол та яагаад олон нийтэд ил болгоогүй өнөөдөр ил болгож байгаа юм бэ? Өнөөдрийн хүртэл энэ нууцын зэрэгэлдээ байсан материалуудыг тодорхой хэсэг нь ил болгож байгаа энэ үйл явдлыг та юу гэж харж байгаа вэ? Энэ хүмүүс хөнөөгөөг юм бол зоргийг хийн хөнөөсөн юм. Яагаад захиалагчийн хэргийг тусгаарлаж байгаа юм? Бараг захиалагч нь өнөөдөр амьд байгаа ч юм уу, ч юм уу гэдэг юм асуудал ярьж байгаа шүү дээ. Та энэ дээр ямар байсаар байна? Залгуудад бас асуулт асууж. Та их хурлын дарга байна уу? Эсвэл мөрдөн байцаагч байна уу? Эсвэл прокурор байна уу? Хаанаас хол? Идэл сэтгүүлч бүрээ. За. Энэ хуулийн амд байхад энэ асуудлаар ажлын хэсэг гараад нууцын журмаар шалгаж яасан үнэ. Тэгэхдээ хуулийн сайд улс төрийн ажилтан хүнд нэг эрх байдаггүй юм. Тэр нь хэрэг бүрдэх мөрдөн байцаалт ажилт хөндлөнгөөс оролцох. Тэр тусмаа улс төрчд. Тийм учраас би 2003 юм уу 5 нотлог баримттай мэдээлэл өгөх юм бол 500 сая төгрөгийн урамшуул өгнө гэж засгийн газрын тогтоол гаргуулад тэгээд нэг тэр ажлын хэсэгт нь жаахан дэм болох гээд бүтээгүй байгаа. Ийм л зүйл. Нэг хоёрдугаарт нотлогдсон гэж хэн хэлээд байгаа юм? Хэн хэлээд байгаа юм? Нотлсон бол ягаад нээлттэй шөхөрлөл хийдэггүй юм? Ягаад өмгөөлөгчийн амыг хаачдээ? Ягаад хохирогчийн амыг хаачдээ? Ил задлаа таслаад өгөөч гэдээ хүсэж байхад нь ягаад эсрэгээр нь хийдээ? Гэх мэтэр. Энд над ямар нэгэн сонирхол байхгүй. Би их хурлын дэд дарга гэвэрэн байгаа. Би мөрдөн байцаагч биш ээ. Миний энэ ярьсан зүйл дотор хэрэгээ сухаж авсан юм байхгүй. 61 хавцтай хэрэг байна гэж дуулдан лээ. Би тэрнээс хэргийнх нь хавцсыг ч үзээгүй. Тийм ярих надад байхгүй. Энэ бол миний ярьж байгаа зүйл бол энэ хэрэгтэй холбогдлого. Энээс өмнөх зүйлийг би ярьж байна. 8 сарын 31-нд баримтлах хүртэл хугацаанд юу болсныг би хэлж байна. Гэхдээ бас над хэлэх зүйл байна. Би баримтгүй хуулийн байгууллага шалгаагүй юм яриаггүй. Энэ бол миний хүмүүжил биш. Тэр үлдээ сайхны амнаас охироос ингээд хуулийн байгууллагаар шийдэгдсэн. Ганбатын амнаас охироос нь хэрэгтэй хэрэг хүлээх үед нь шалгаад төрөн байдлаар дуусгасан. 3 хүний амнаас арангаа тэр үед нь шалгаад дуусгасан. Сүүлчийнх нь зориг асан амнаас охироос хэрэг нь асуудал. Би яагаад ярьж байгаа юм гэхлээр тэр хэрэг толбогдсон хүмүүсийн арга ярих юм.
Дээшээ тэнгэр хол доошоо газар хат боллоо. Миний бурхан болсон ээжтэй ижилхэн хүмүүс өдөр шөнөгүй нойргүй хоноод гудамжинд гараад арга ядаад явж байна. Хэдргийг дээрлэгч байна. Түр. Өмгөөлөгчийн эрхийн амыг хаачлаа. Монголын төрд хуулийн байгууллагад ийм хачин байж болохгүй гэж би үзэж байна. Тэрнийма магадгүй энэ аимшигтай хэрэг үйл явдал өнөөдөр энэ 2-3 хүний гэрээр ороод гарсан байд маргааш чиний гэрт орж магадгүй. Миний гэрт орж магадгүй. Ийм аюул байгаа учраас энийг ярьж байна. Одоо ойлгож байна уу? Ингээд юм шүү. Та одоо энэ Амгалан Баатар гэдэг хүн бол олон хүний аймнаас хохироодсон тэртэргүй шоронд болоод бүх насаар хөвдөх хүн. Энэ тэгээд өөр дөрөө үүрээд энэ хэргийг олон хүмүүсийн зодиос олгоод ингээд явуулчлаа. Энийг үүрэх шалтгааныг бол одоогийн хууль шүүхийн байгууллагын шудраг бус байдлаас бол ийм нөхцөл байдалд хүргэлээ гэж таны би ярианаас ингэж л ойлгож байна. Тэгж ойлгож болно. Энэ шимгээд бичсэн мессеж дотор 6 сарын 21-ний 18 цаг 47 минутанд бичсэн мессеж дотор гэрт чинь орой хүмүүс ирнэ. Хөөс тэмтэрнэ. Тэгээ би нэг заваа нэг бичсэн энд хэлчихье. Жичи минь надад цаазын ял гоослыг мэдж гэнэ үү чи гэж. Ингэж л бичсэн байгаа юм да. Одоо хүн чинь хэдэн хэрэг хүлээгэж цаазын ял байхгүй шүү дээ. Энийг мэдээд шүү дээ. Энэ аюул байна. Ийм юм цаад талд нь байна дахио. За, өөр асуултаг юм байна. Та 25 эмэмд өгөхдөө, ярьцлага өгөхдөө прокурор шүүхийн байгууллага энд бол захиалгатай ажиллаж байна гэдэг дүгнэлт хэлсэн байсан шүү дээ. Хиний захиалгаар яг хиний захиалгаар өнөөдөр хүртэл энэ хүртэл явж байна. Та юу гэж байна? Тэрийг чинь шалгаж ярина шүү дээ. Би бол тэр над тийм ирэх байхгүй. Ямар ч л байсан захиалга байгаагүй бол ийм өчид баримтаар, ийм хаалттай байдлаар энэ асуудлыг ингэж шийдэхгүй. Би чинь прокурорын боловсон гэж штэ. Нэг 10 жил хэрэг уншчихсан. Эднэрийн хуулийн орчин ажил нөхцөлийн гайгүй болох гэж нэг 30 жил зүтгэж байгаа юм хүн шүү дээ. Бас нэг хэргийн өнгө цаад учиг сүлжээ холбоо юу байна гэдгийг гадарлаад байдаг хүн шүү дээ. Ер нь ийм юм байж болох та нар дор өрнө бодоод өстэй. Миний гэрт ийм юм болжээ гэж нэг өөр дээр нэг тавьчихад тэгээд миний гэрт ийм юм болсон бол яах вэ гэдэг нэг боддоо. Аюултай юм бодогдохгүй байна уу? Яахлаараа чимгээг хаашаанд хүний цогцсаваач шайжээд. Тэр цогцсаваач шайхын үрдөөдөр нэг хүн тэр бямсрантад таарлцсан байна. Гэртний жашгууж хончход маргааш нь гар утсаар нь оролдож хагаад гар утсыг аваад алгуулчихсан. Алгуулчихсан. Өглөө нь босоод гэрээсээ гарсан чи хашаанд нь цогцсаваас аваад тавьчихсан байсан. Энэ юу жишээ? Аюултай юм бодогдохгүй байна уу?
Тий. Энэ хэрэг яагаад илэрдэггүй юм бэ гэдэг асуудал байнга яригддаг юм л да. Хэрэг гарсан орой гэрээр нь 70 хүн ороод гарсан штэ. Тэр үе ерөнхий сайд ахлагчтай. Ингээд хэргийн бүх улмаар алдагдсан. Хэргийн газрын үзлэгдээр л алдахлаар тэгэл дараа чинь бүх алдаанууд хэрэг илрэх бүх боломжийг л хаадаг. Би хуулийнханд хэлдэг ганцхан зүйл байт. Хэргийн газар дээр бурхан багшийг битгий оруулж та нар. Зөвхөн өөрснөө ажиллаа хийгээд л ганц юм ярьдээ байх. Тэр үе ерөнхий сайд, эрүүл мэндийн сайд, хотын цагдаагийн дарга тэргүүтээ 70 хүн ороод гарсан шүү дээ. Энэс л бүх юм хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг сая нийслэн давзаалтаа шатны шүүх хэвээр үлдээчлээ. Одоо дээд шүүхэд ер нь одоо ямар шийдвэр гарах вэ гэсэн хүлээж ер нь арга гэрийнхэн байгаад байна л да. Тэгээ тэр үндэсний олон нийтийн телевизээр гарсан тэр баримтд болохоор цодон даржаа гэд хүн бол би хэрэг хүлээж гэсэн нэг бичлэг аваадсан шүү дээ. Хүн алах гоё юм билээ ч гэдэг юм уу тийм бичлэг аваадсан. Тэр хэрэгээ би яагаад одоо энэ асуудлаар ингэж хэвлэл юм нийл гарч ирж байгаа гэхээр шүүгийн тасан шийдвэр тогтоолд хүчин төгөлдөр болчихсон. Анхан шатны шүүг таслаад давзаалт шүүгээр хэлцээд анхан шатны шүүгийн тогтоолыг батлахлаар шүүгийн тогтоол тасан шийдвэр тогтоолд хүчин төгөлдөр гэдэг зэрэглэл шилждэг. Хүчин төгөлдөр болсны дараа юм ярил ярьд юм. Момц Тэгэхгүй болохоор ч нөгөө хэрэг бүртгэх мөрдөн байцаах шүүн таслах ажиллагаанд оролцсон болж гээд байдаг аюул байдаг. Хуулийн нарийн нюанс байгаа үз. Нэг хоёрдугаарт одоо өргөдөл гаргаад дээж өөх хяналтын журмаар хянах ганцхан л болцоо бий. Тэгтээ би эргэлзэж илээ. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал болохын урд өдөр анхан шатны шүүх орол 2 дахь өдөр эхэлсэн. Би 1 дахь өдөр яг энэ зааланд бүлгийн хурал дээр за энэ эдрэтэй хэргийн анхан шатны шүүх хурал маргааш эхэлнэ. Урдчлсан ерөнхий байдлуудыг хараад байхад таслах бүх бэлтгэлээ хангаж байна хуулийнх. Яг таслана. Давзаалт шатны шүүх батлана. Таслана. Харж л байгаарай гэж хэлээд эндээс гарсан. Монгол төргиж байгаа юм болвол энийг анхаарахгүй байж болохгүй шүү. Шүүх хурлаач хаалттай хийн таслана. Давхан батлана гэж хэлээд гарсан удаа протокол байж байгаа. Яг л хэлснээр болсон. Одоо энэ хэрэг дээр Монгол Ардын нам 65 гишүүнтэй том бүлэг байж шүү дээ. Энэ улсын хурал барьж шүү дээ. Энэ хэрэг дээр дахиад хууль хяналтын байгууллагыг дахин шалгах гэж юм уу дахиад тодруулах гэж ийм тогтоол улсын хурал дээр гаргах боломж байгаа юу? Хоёрдугаар энэ хэрэгт холбогдсоор байсан хүмүүс бас байгаа шүү дээ. Энэ хүмүүс үнэхээр одоо бол юу гэх юм болгон бод хэрэгсэхгүй боллоо. Батуул гэдэг хүн бас байхгүй боллоо гэдэг юм уу. Тэр үед холбогдсон өчнөө хүмүүс нэр төрөө цэвэрлэе. Энэ хэрэгтэй холбоогүй байсан юм гэдэг одоо яг цаг нас. Үнэхээр тэр холбогдож ирсэн бол хуулийн хяналтын байгууллагууд яагаад ингэж нэг энгийн хүмүүс рүү яваад нэг улс төрч рүү яваад яг ийм самхардсан байдалтай нэг өмнө мөрдөн байсан бол нэмээд нэг юм асууч юу. Түрүүн та хэлсэн шүү дээ нөгөө булганыг хохирогч биш, холбогдогч биш, гэрч биш, хинч биш болголоо гэдэг хэлжсэн. А энэ хүн маань аль нэг улс төрийн ургамал хүсээд ч юм ингээд гарах боломж байгаа. Энэ хүнийг төр одоо хэрхэн харж, хэрхэн одоо хямж байгаа вэ? Би энэ булгантай холбоотой асуудлыг өстой мэдэхгүй. Би хуулийнхнаас ганцхан юм асуух байдаг. Хуулийнхныг би мэднэ.
Цөмөрн гин мэднэ. Та нар бүдэн жил хорчхад сулжиж байгаа байна. Одоо наад хүн ч хохирол нэгнэ. Яах вэ? Асуулт байх, хариулт байхгүй. Эсвэл тэр хүн хэрэг толбогдож яасан байж бол хоригдсон болж нэг болох нэг хувилбар вэ? Эсвэл хорж ягаад юу ч болгоос улссан бол одоо төрөөс хохирол нэг хэрэг нь болгонд байх. Эрүүгийн байцаа шийдэх хуулинд чинь эрүүгийн байцаа шийдэх ажлаас хохирсон бол ингэж төр хариуцлага нь хүлээнэ гэж бүхэл бүтэн бүлэг 2002 онд би нэмж өгсөн. Одоо тэрийгээр энэ хүнтэй харьцах нэг арга бий. Хэцүү дээ. 90-ад онд Барамсаа гэдэг хүн шоронгоос өшөө өгчд гэж юм бичиж нэг боо шууган болж эсвэл тэр үе зарим та нарын зарим төрөөгүй байсан. Тэр үед Мегмар гэдэг хүний мэдүүлгээр улсын прокурорын газар Басын Эрдэнэтэд гарсан дугур хорлоо гэдэг хүн амиалдсан хэргийн талаар нэг бөө юм болж ирсэн. Би тэр үед улсын прокурорд ажиллаж ирсэн. Тэр үеийн улсын прокурор удирдлагаар ороод та нар шурангийн ялдныг улсын прокурорын контор албан хаагчийг статустай болголоо. Энэ хүн чинь эндээ салхаа байлаа. Энэ нэг л том алдаанд хүргэндэ гэж хэлээд бас л өнөөдөр шиг зарим хүнд хадлуулж явсан юм. Тэгээд сүүлд нь тэр хэрэг нурсан. Яг энэ дэжил үйл явдлын хэргийн эргэн тойронд болоод байна да. Нарийнда бол штэ энэ хэрэг бол өмгөөлөгч явагдаж байгаа хэрэг. Нэг өмгөөлөгч нэртэй нэг хэдийн юм тэнд байдаг. Бүгдээр ингээд нууц задруулж болохгүй юу ч ярихгүй гэдэг гар өсвөрүүлж авчихад айлгаад ингээд өмгөөлөгч явагдаж байгаа хэрэг шүү. Нарийнда ярих юм бол. Өмгөөлөгч прокурор хоёр чинь эрүүгийн байцаа шийдэх ажиллагаанд яг тэг ширэгтэй хоёр субъект гэж ордъё. Тэгээ мэтгэл цагсаарчим гэж юм байд. Прокурор нь яллаад өмгөөлөгч нь өмгөөлээд тэр хоёрын дундаас үннийг бол шүүх шийдвэр гаргах ёстой. Гэтэл яахлаараа дав заалах шатны шүүх хурлын дараа прокурорууд нь гараад тэр Монгол телевизээр ийм баримтаар юм батлагдсан гэдээ ярьж яхад өмгөөлөгч нь яагаад тэр Монгол телевизээр ороод ийм баримтаар надад чинь нотлохдохгүй байна гэдгийг хэлж болдгүй юу? Нөгөө үндсэн хуулийн өөрийгөө өмгөөлөх энэ өмгөөлөгчийн тусалцах эрх нь хайцсан. Энэ байхгүй болчихсон. Ийм л юм болоод байгаамаа. Тэгээд их хурлын тухайд бол тэгээ Михаил нэг бодлоо гэж нэг кинонд гардаг шүү дээ. Энэ хэргийг шүүхийн шийдвэрт оролцох хэлбэрээр энэ асуудлыг хурл орж огт болохгүй. Энийг бол мэдэж. Тэгтээ их хурл нэг ярих бий. Тэрийг би одоохондоо та нарт хэлэхгүй. Хуульцаа үед ямар гаргалгаа байна вэ? Яг одоо энэ харцсан хэрэгтэй. Та прокурорын Гэхдээ энийг тэгээд тэр хэрэг наривчлан шалгад юм байгаа биз. Ил тасалт юм байгаа биз. Нотлох хэрэгтэй шүү дээ. Тэр захиалагч одоо барьж авах нь яасан. Энэ чинь 15 оны 8 сарын 31-нд Содон дарж шимгээ хоёрыг баривчсан гэхлээр тэрнээс хойш бараг 2 жил болж шүү дээ. Гэхдээ захиалагч байсан бол тэрийг бариад авах нь яасан тийм ээ. Захиалгаар алсан гэдэг шүү дээ. Алсан гэд шүүх ял шийтгэхгүй шийтгэдэг шүү дээ. Тэрийг барьж явуулгүй одоо 2 жил болж байдаг нь ямар ч хэрэг. Яахлаараа анхан шатны шүүх 3 хүнд 25-аас 24-25 жилийн ял өгсөний дараа захиалагчийг ирж болох ажлын хэсэг байгуулдаг билээ. Энэ зөв. Одоо захиалагчийг олсон гэж мороод. Энэ миний захиалсан хүмүүс энэ биш байна гэвэл яах вэ? Би өөр хүнээр
гүйцэтгүүлсэн юм а. Тэр хүмүүс нь тэр байна гэд тэр хүмүүс нь гараад ирвэл яах вэ? Ийм асуудал байна уу? Одоо хяналтын шатнаас өмнө хэргийн задлах тийм Хяналтын шатнаас өмнө хэрэг задлах ямар ч болцоо байхгүй. Одоо дээж өгч нь хяналтын шатны гэдэг эрүүл тангипараа нэг яриад ингээд дуусгах юм байна. шүүгчд хандах хэрэгтэй. Ингээд дуусгах юм байна. Тэгээ 25 жил энэ хэргийг материалыг машинууст орсон гэдгээр хавдарна. 25 жилийн дараа асуудал ярих гэхлээр гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь бурхны оронд задарсан байх болно. Энэ ч хариуцлах хүлээхгүй. Одоо асуудал байна. Хэрэг задрахгүй юм бол та мэдээлэл хийгээд ямар ч хэвчээд холбогдох. Та яг ямар ойлгоо? Би ямар ч байсан энэ гол хэрэг хүлээгээд байгаа хүн өмнө нь ямар хэрэгүүд хүлээж иж гэдгийг олон нийтэд ил болгох. Тэгээ үүн дээр хуулийн байгууллага өөрснөө дүгнэлтгийг хийлгүүлэх зорилготой энийг хийж байгаа. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнөх шатанд нь одоо ард гэрээсэн ч юм ямар нэгэн байдлаар энэ дээр арга хэмжээ авах гэсэн чинь одоо оройтчихлаа. Одоо ямар ч байсан би өөрт чинь та нарт хэлээд байна шүү дээ. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсны дараа би юм ярьж эхэлж байна гэж. Заавал олон нийтэд мэдээлгүйгээр хуулийн хяналтын байгууллага учраас ажлын Ийм зүйл байна. За ийм зүйл өөр юмгүй бол тэгээд дуусгая да. Шинэ мессежнуудын зургийн дүрсийг авчиж чадах уу? Дүрсийг.